Хүн төрөлхтний түүх гэрлийн хурдаас ч илүү хурдаар өөрчлөгдөж байгаа энэ хувьсгалд хил хязгаар орон зай байхгүй. Өчигдрийн шинэ ойлголт өнөөдөр хуучирч, өглөө нээгдсэн технологи оройн шинжлэгдэж, хөгжил хорон мөчөөр хэмжигдэж, хурдны орчил, хиймэл оюун, хийсвэр сэтгэлгээний эрен үед бид амьдарч байна. Захим, дижитал захим хөгжил, захим засаглал, захим Монгол, интернет Монгол гэдэг. Чухал зүүн сэдв нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар цахим шилжилтэнд бид бэлэн үү гэдэг асуудлыг өндөөр шийдлээ. Хүн төрөлхтөн 2 сая жил ингэж энэ дэлхийн ертөнцийн амьдрахтаа хэдийдний яг өнөөгийн энэ техник технологийн эрен шилжих гол үйл явцаа хийсэн бэ гэдэг асуудал өнөөдрийн бидний ярианы гол сэдэв болж байгаа. Хурдыг ирмэлзэх хүсэл хүн төрөлхтний түүхийг бүхэлд нь өөрчилсөн юм. 18 дугаар зуунд хөдөлмөр хөнгөвчлөх зорилгоор анхны нэхмлийн машиныг улам сайжруулсаар олон хүн ажилдаг үйлдвэрийн машин болгож улмаар хэдэн мянган морины хүчтэй тэнцэх уурын хөдөлгөөр галт тэргийг зохион бүтээж хүн амын төвлөрөл, хотчлт, үйлдвэрлэлийн үр дүнд капитализм үүсчээ. Энэ нь өнөө хүртэл үргэлжлэн байгаа өрнийн ертөнцийн манлайллыг бий болгосон билээ. Тэгэхээр энэ аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал гэдгийг бол бид нар технологид суурилсан өөрчлөлтүүдийг хэлээд байгаа. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал дэлхийгээр тарахад хэдэн зуун жил шаардагдсан бол хоёрдугаар хувьсгалд 100 орчим жил. Харин гуравдугаар хувьсгалд ердөө хэдэн 10 жил шаардагдсан. Өнгөрсөн зууны 70-аад оноос эхэлсэн одоо ч үргэлжилж байгаа аж үйлдвэрийн 3-дугаар хувьсгалын үр дүнд электронжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологийн хөгжил бий болсон. Гар утас интернет, компьютер болон энэ хувьсгалын гол баатруудыг бид бүгдээрээ л мэднэ. Bill Gates, Steve Jobs, Michael Dell гэдэл байгаа шүү дээ. За өнөөдрийн үүсчиг бол энэ захин буюу аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Британийн эрдэмтэн Пипа Норрис хэлсэн байдаг. 1989 онд дэлхийд дахинд Берлиний хан нурагтай зэрэгцээд бас нэгэн үйл явдал болсон нь World Wide Web буюу өнөөдрийн бидний яриад байгаа интернет технологи нэвтэрсэн цаг үе байдаг. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэдийнэ эхэлсэн. Үүнийг захим хувьсгал гэж нэрлэж байна. Хэрв өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарч байсан бол энэ хувьсгал нь бүх салбарыг хамарна. Ухаалаг буюу хүний оролцоогүй үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоошин материалууд амьдралд нэвтэрч, нано болон биотехнологи, ангаа ухаан өсрөнгөө хөгжснөөр хүний амьдрах орчин эрс өөрчлөгдөнө. Далаад гарцгүй, хүн амт суун, хит их 2 гүрний дунд оршдог Монгол улсын хувьд уламжилт ойлголт болох хил хязгаараас үл хамааран дэлхийн 7 тэрбум хүний зах зээлд гарах боломжийг зөвхөн цахим технологи олгоно. Тэгэхээр энэ түүхэн болцоог бид алдаж болохгүй. Одоо бол бид дэлхийн бүх улс орнууд үзсэнтэй энэ технологийн аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж яригдж байгаа технологи дээр бол ижил төвшөнд ороод ирж байгаа. Адилхан одоо бүх хэрэглэн дээр, адилхан судалгаан дээр ороод ирсэн. Одоо эндээс хэн хөгжих үү, хэн манлайлах уу гэдэг төсөлтөд эхлэх чинь шүү дээ. Тэгэхээр энд л бид нар яаралтай хөдлөх хэрэгтэй. 1993 онд онлайн худалдааны дэлгүүр нээхээр шийдсэн 29 настай залуугийн байгуулсан Amazon-ы нийт орлого энэ оны байдлаар $232,887 тэрбум. Ердөө 15 жилийн дотор 2.5 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болж хүн төрөлхтний амьдралын салшгүй хэв маяг болсон Facebook. 32 настай 2 залуу такси дуудлагын Uber application бүтээсэн нь дэлхийг хэрсэн такси дуудлагын сүлжээ болсон. Төрөлх хотынхоо KFC-д гологдсон 30-та хятад залуу интернет худалдааны Alibaba-г байгуулсан нь 24 цагийн дотор $30.8 тэрбум бараа борлуулж байна. Энэ бүх гайхамшиг ердөө энэ жижиг дөрвөлжин утсанд бий. Манай улсын хувьд ер нь хаана яваад байгаа юм бэ? Бид дижитал шилжилтийн хувьд олон улсын байгууллагууд их олон индексээр бол үнэлж үздэг. Наацхан захим засгийн индексээр. За захим засгийн индексээр бол бид 92-т, захим оролцооны индексээр бол бид 65-д байдаг. За мөн MDI гэдэг дижитал өөрчлөлтөх чадварын индекс гэдэг бас сүүлд одоо олон улсын байгууллагаас гаргадаг индексээр бид 61-д орсон. Гэхдээ 61-д орохдоо бид Венесуэлийн өмнө орсон. Гэхдээ 63 улсаас. Та цаг хугацаа мөнгө төгрөгөө хий дэмий үрсээр байна уу? Үүнийг шийдэх гарц бол захим засаглал юм. Бидний хувьд ямар их тийм одоо өргүү зардлыг одоо төрийн үйлчлэгээ авах гэж гаргаж нэг цаас авахын төлөө ч юм уу эсвэл нэг зүйл бүртгэл хийхин төлөө төгжирч үүнээсээ болж бохимдож үүнээсээ болж төрийн докторгүй болж үүнээсээ болж төр тэтгэх итгэл одоо алга болсон ийм нөхцөл байдал донд бид нэр байгаа юм бэ гэдэг ийм зүйл одоо ингээ харагдаж байна л да. За төрд бид нэр мөнгө өгөхийн тулд очиод каст тушааж. Тэгээд
Монгол Улсын төрийн санд ордог мөнгийг бид нэ 3 янзын данс бичээд 3 янзын төлбөр хийгээд байна. Төр нэгнээс авч байгаа хэмжээнийг авчаад дотор нь ялгачих болдгоо мөн бүтэн нэг өдрийн ажиллаа алдаж байгаа. Тэгээ банкн дээрээс хязгаарлалт орж ирж байгаа. Дээр нь тэгээд энэ Улаанбаатарын төвжирэл ямар байгаа вэ? Амныг наадахаас ичүү. Нэр битээр таныг оноос өмнө нэг солонгос авч явах санаатай. Аун тэгвэл хэдоногоос хоторж гадаад паспортаа хөсөлдөг хэрэгэ. Хотордог нь яаж вэ? Яг нь 100 айлын иргэний бүртгэл юу лээ? Тэгэхээр болцсон шүү дээ. Одоо бүх юм чин гар утсаараа захиалаад гар утсаараа төлбөр тооцоогоо хийгээл тэгээ хороо хорноос очиад авчдаг болсон шүү дээ. Одоо нөгөө хуучин саяхныг үрдэлж нөгөө 100 айд руу бүгдэрч тагдарч очиод очисон хойно очир дуграагаад бөө мөхөмдөл. За тэгээ дээрэс нөгөө 3 банк руу садгаж мөнгөний шийдвэл ингээ банкн дээр очирдно. Тэр мөр чи одоо болсон. Гэхдээ харин тийм ээ бас ч нэг үе бодоход. Гэхдээ саяханда иргэний бичиг баримт тэтгэврийн асуудлуудаа аймгийн төв орж шийдвүүлэх гээл одоо өчнөө цаг хугацаа мөнгө төгрөгийн гар золоод арай гэдгийг бүтдэг байж үлээ. Тэгвэл ч одоо суман дээрээсээ хамаг юм авч байна шүү дээ. Тэгээ аав энэ одоо ингээ бүх юм чи юм болчиход байгаа хөө. За. Гар утсан дээр аав энэ баримт гэж аваад. Энэ аппликейшнийг татаж суулгаад энэ рүүгээ ингээ оронгууд энэ доотлолт нь энэ ОБ улсын бүртгэл ерөнхий газар гэж байгаа. За. Энэ рүү ороод тэгээд ингээ гадаад паспортаа ингээ захиалчихж байгаа. За ингээ захиалч. Тэгээд төлбөр тооцоогоо шууд энэ гар утсаараа хийгээл. Тэгэл одоо нөгөө хороо хорноос очиж авчнаа л гэсэн үг байна. Манайхны хэлдгээр нөгөө цаг бол авт гэдэг бүр жинхэнэ бодитоор хэрэгжиж байна. Ингээл болоо. Ингээл болоо. Би таны паспортыг захиалсан. Тэнгүүдээ дээрээс нь таныг би бас нөгөө суглаанд нь бүртгүүлчлээ. Бүх үйлчлэгийг гар утсаараа ингээ хормхон зур хийхий чинь захимж шилжих гэж байгаа юм. Нөгөөд нэг бухимдал, хотын төвөгжрэл, за тэгээд нөгөө хэрүүл маргаан, авилга, хээл, хахуул гээл тэгэл нөгөө хүн суртал гэдэг энэ бүх юм чинь арилна гэсэн үг байхгүй юу? Нэр тийм дээ. World Wide Web-ийн дагуу одоо тэр холболтыг хийх, хүн төрөлхтнийг холбох, мэдээллийг нээлттэй шуурхай дамжуулах гэгчлэнгээр технологийн талаас бол улс орон бүр өөр өөрөөр анхаарч эхэлсэн. 96 оноос Эстонд бол одоо барын хараалт хөтөлбөрийг зарласан. 2000-ад оноос бол Сингапурчууд бэлтгэж эхэлсэн гэгчлэнгээр технологийн талын ололтууд бол маш их явсан. 1990 оны дунд үед Эстони улсын засгийн газар барын дүүлэлт гэдэг хөтөлбөр санаачилж энэ тэргуунд төрийн үйлчилгээ, дараа нь нийгмийн үйлчилгээ, тэгээд бизнесийн орчныг цахимжуулсан нь энэ амжилтанд хүрэхэд суулжээ. Үүний тулд нэгдүгээр бодлого стратеги, хоёрдугаар технологи, дэд бүтэц, гуравдугаар иргэдийн хөвшилд анхаарлаа хандуулсан. Тэгэхээр яг адилхан гараанаас эхэлсэн одоо нэг үрлэл зөвлөлт холбоот улс унаад тусгаар тогтнолоо аваад ардчилсан тогтолцоо үүсээд парламентын цэцгэлтэй болоод за манайд ч гэсэн тэр өөрчлөлт яваад тэгээд буцаад бид нэр 30 жилийн дараа эргэж харж байна л тэ үндсэндээ. Тэгэхэд жишээлбэл одоо энэ орон бол төрийн хүнд сортол бол тэг хөө гэж штэ. Энэ өдөр бол одоо сонин зүйл шүү. Авилгалыг багасгах нь төрийн хүнд суртлыг багасгах нь гэдэг тийм нэр томьёо сонсч байсан болохоос ш төрийн хүнд суртал 0%, авилгал 0% гэж итгэлтэй хэлж байгаа ийм засаглалын орнууд. За тэр дундаа 1.3 сая хүнтэй адилхан бие биенээ бүгдээ таних шүү чинь. Манайх бол нөгөө хүн ам цөөхнөөс олоод бие биенээ таньдагаас олоод авилгал байгаад байдаг гэсэн. Гэвтэл манайхаас нэг дахин хүн ам цөөн улс манайд авилгал байхгүй гэж зоригтой хэлж чадж байна. Эстон улс ардчлал шинжилэлт тэмүүлсэн хөгжлийн бодлого явуулж зөвлөлт холбоот улсын харьяанаас гарч тусгаар тогтносон бөгөөд үүгээрээ манай улстай ижил төстэй хувь заяа замнал туулсан байдгийг. Юуны өмнө хэдэн тоо баримтыг харьцуулъя. Эстон улс 1.3 сая хүн амтай бөгөөд газар нутгийн хэмжээгээр Монгол улсаас 40 дахин бага. Хүний хөгжлийн индексээр дэлхийн 188 орноос 30 жигсэж, Оросын холбооны улс болон Хятадаас дээгүүр барьцалжээ. Энэ үзүүлэлтээр Монгол улс 90 жигссэн. Авилгын индексээр Монгол 103 орноос 93 жигсэж байгаа бол Эстони 18-т байна. Ижил төстэй нийгмийн байгууламж хөгжлийн замнал бүхий Эстон Монгол улсын хөгжлийн ялгааны нууц нь юу юм бэ? Тэрний нууц нь захим шилжилтийг амжилттай хийсэн. Захим шилжилт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр гар утсаараа одоо
интернет орж ийн одоо хаач байгаа хүнтэй ингээд холбогдоо явж гин гэдэг бол ерөөсөө энэ дижитал шилжилтийн суурь бол бүрдсэн юм а гэсэн ойлголт байна. Дид бүтэц буюу интернет чинь ерөөсөө дэлхийг ингээд бүрхээд ирлээ. За тэгээд дээр нь энэ интернетийн хурд чинь өөрөө 3G, 2G, 3G одоо ингээд 4G, 5G рүү орлоо. 5G гээд ороод ирэхээр одоо байгаа энэ хурдаас бараг 60 дахин хурдтай юм хэмжээний болоод ирж байна. Захим шилжилт гэдэг юмыг энгийнээр ойлгоё гэвэл ерөөсөө энэ бол боломж. Өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг бусдаас төрүүлж дэлхийн зах зээл дээр байршуулж болох юм боломж. Захим хөгжлийн гол зорилго нь хурдыг бий болгох асуудал юм а. Мэдээллийн технологийн салбар нь хувь хүмүүсийг нэг гараанаас гаргах боломжийг бий болгодог. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал гарч ирснээр бүгдэнд нь дахиад нэг ижлэхэн боломжийг олгоцсон. Бүх улс орнуудад, бүх хувь хүмүүст, бүх хувийн хвшлийн байгууллагууд ижлэхэн боломж олгоцсон. Одоо за манай урд төрш гээл тэгэхэд кино театрч орсон тийм ээ. Одоо WeChat за автобус руу чарсан WeChat за дэлгүүр дээр очисон ч WeChat болцсон байна л да. Хятад улс цахим технологиг хамгийн үр дүнтэй ашиглаж буй улс бөгөөд face recognition буюу царай таних технологид нийт иргэд болон тус улсад зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэж, гэмт хэрэг зөрчлийг хиймэл оюуны тусламжтайгаар илрүүлэх, торгох, бүх төрлийн төлбөрийн үйлчилгээг үзүүлэх зэргээр ашиглаж байна. Английн нэр зохиолч Жорж Орвел 1984 романда нийгмийг бүхэлд нь хувь хүний үйл хөдлөл, оюун бодлыг хүртэл хянж байдаг том ахын тухай өгүүлсэн байдаг. Олон орны төр засаг цахим технологиг ашиглан том ах болсон гэж дүгнэхээр байна. Та цаг хугацаа мөнгө төгрөгөө хий дэмий өрсөөр байна уу? Үүнийг шийдэх гарц бол цахим засаг. Үнэхээр одоо хүнд суртал авилгал гэж бол бид нэр их олон жил одоо ярьсан тийм ээ. Авилгал хийсэн хүмүүстэй ч юм уу тэр авилгал одоо хийх гэж байгаа эцэдтэй нь бидний хувьд одоо тэмцэх гэж нилээдгүй их тийм цаг хугацаа одоо бас зарцуулсан. Нөгөө гар үсэг дурдаг, гар үсгээр амьдэрдэг, нөгөө жившөөр лиценз олгодог, төр өөртөөгөө мэдээлэл иргэнээс нэгдэг. Тэр одоо өнөөдрийн байдал маань өөрөө энэ хөгжлийн садаа. За энэ цахим засаг хөгжөөд ирэхэд бол авилгал хийгдэх нөхцөл байдал буюу авилгалыг одоо бүрдүүлэх тэр хүн суртал өөрөө байхгүй болчихж байгаа. Нэг өөрөлдөл хүнтэй харьцахгүй болчихж байгаа. Компани байгуулсан ч тэр одоо хүүхдийн төрсний гэрчлэгээ авсан ч тэр тийм ээ зөвхөн утсандаа би компани байгуулмаар байна гэж хэлээд 30 секундын дараа компани одоо гэрчлэгээ ирэх үед хин нэгэн төрлийн албан тушаалтанд талцсах шаардлага байхгүй. А хин нэгэн төрлийн албан тушаалтан өөрийнхөө давуу байдлыг үнэлэх шаардлага байхгүй. Заавал ягаад хүнтэй харьцаж тийм ээ төрийн албан хаагчтай харьцаж бид үйлчлэг авах хэрэгтэй. Тэрсээ дэргүй би гэртээ сууж байгаад интернет холбогдож болж байна. Би өөрийгөө захим орчин таниулж болж байна. Тэгээ би өөрөө захимаар хүсэлт гаргаа явуулахад тэнд шийдвэр гаргачаад надад буцаагаад хэлж бас болно. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлыг эстончууд маш сайн ашиглаж чадсан юм. Яг эндээс 1991 онд дэлхийг өөрчилсөн нэгэн том түүх эхэлсэн. Энэ бол Эстон улс 1991 онд тусгаар тогтносны дараа 1996 онд дижитал улс болох зорилтыг тавьж байсан юм. За бүгд найрамдах Эстон улс үндэснийхээ стратегийг алсын хараа гэх зөв тодорхойлсон. Тэрний нэг нь цахим шилжилтийг улс орныхоо нийгмийн эдийн засаг, улс төр засаглалын бүх төвшөнд хийн гэдэг юм үндэсний стратеги боловсруулж алсын хараа болгож чадсан. Хүн амт зүүн нийгмийн системийн ижил гараанаас гарсан парламентын засагалтай Эстон болон Монгол хоёр улсын хувьд захим засаглал хөгжлийн түлхүүр төрийн үйлчилгээний сонгодог загвар болж байна. Энэ бол одоо засгийн газрын хуралдааны өрөө. Гэхдээ энд бол нэг зүйл ялгаатай байгаа. Одоо үеийн Эстон улсад тэр бол энд ямар ч цаас байхгүй. Манай улсын засгийн газар хуралдаана 2000 оноос e-cabinet хэлбэрээр зохион байгуулах болж цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ шийдвэр гаргалтын үйл явцыг хэд дахин хурдан болгосон. Бүх үйл ажиллагаа захим хэлбэрт шилжснээр кабинетын гишүүд хэлцэх асуудалтай танилцаж, санал сэтгэл,
түүнийг дэмжих хэсгээ интернет сүлжээтэй л бол хаанаас ч урьдчилан мэдэгдэх боломжтой. Нөгөө талаасаа энэ маань өөрөө бидний одоо байгуулж байгаа нөгөө хүнлэг энэрнгүү хүн төвтэй нийгэм нөгөө арчлалын үнд зүйл маань энэ захимжилт буюу энэ технологи дээр суурлаж улам баталгаажиж байгаа. Захим дижитал захим засаглал захим Монгол интернет Монгол гэдэг. Тэгэхээр захим засгийг яаж хийдэг вэ гэхээр нэг хэд хэдэн нөхцлүүдийг шаарддаг л да. Нэгдүгээрт нь болохоор дэд үтц. Зөөлөн хатуу дэд үтц гэж ярьж байгаа. Хатуу дэд үтцийн хувьд бий болцсон байгаад үү. 4.2 сая хэрэглэгч 4G хэрэгэлдэг гар утас хэрэгэлдэг болцсон байгаад үү. Нөгөө 330 сумаас одоо бараг 320 одоо сүлжээнд холбогдсон байгаад үүдэг. Дид бүтцийн үзүүлэлтүүдээр энэ олон улсын индексээр Монгол улс сайн байгаад байна. Гэхдээ тэр дид бүтцээр тулгуурласан хэрэглээнүүд нь бий болоод индексүүд нь ингээд томоор нь хараад үзэхээр хойгоор байгаа. Энэ ямар ялгаа? Яагаад ийм ялгаа гараад байгаа? Жишээ төрийн цахим шилжилттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд бид одоо 800 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг олон улсын байгууллага болон улс нийслэлийн төсвөөр хэрэгжүүлсэн байна. Гэтэл 800 тэрбум гаруй төгрөгийг зарчаад яаж төрийн хүнд суртал буурсан бэ? Төрийн цахим шилжилт хэрхэн явагдаад байгаа юм бэ? Нөө 160 төрийн үйлчилгээний чинь яг 97 үйлчилгээ иргэн тийм хурдан шуурга өрдөг болцсон юм уу гэдэг ингээ харахаар баах мэдээлэл цуглуулсан баас данатай. Тэгээ тэрийгэ биеинлүүгээ түгээхдээ бол ямар нэгэн хаалт уттай байж байгаа. Дата өгөгдлүүдийг хэрхэн хоорондоо солилцох гэдэг нь ойлгомжгүй учраас програм хангамж нэвтрүүлээд байдаг. Тэгээ яг нэг системд оруулах гэхээр датанууд нь хоорондоо өгөгдлөө солилцож чадахгүй. Тэгэхээр ерөөсөө манай улсад өгөгдөл хамгаалал энэ өгөгдлийн солилцооны асуудал бол бүр орхигдсон байжээ. Маш олон газар ингээд энэ тэнд өөр өөрийнхөө ингээд маш олон үйлчлэгээ хийгээд байдаг. Эдгээр маань уялдаа байхгүй болчих гээд байдаг. Дэлхийд цахим засаглалын системээр тэргүүлдэг Эстонийн загвар Монгол улсад хамгийн тохиромжтой нь олон хүчин зүйлээр тодорхой. Монгол улсын төрийн байгууллагууд цахим шилжилтийн хүрээнд салангат мэдээллийн систем бүрдүүлсэн нь хүнд суртал цаг алдах явдлыг арилгах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй. Энэ удаа салангат мэдээллийн системийг нэгтгэснээр төрийн бүх үйлчилгээг иргэд нэг цонхноос авах боломжийг бүрдүүлж байна. Тэгээд тусдаа байгаа програмуудыг нийлүүлээд үүнийг хэмэл оюун ухаанаар холбоод тэгээд үүнийг одоо симфони оркестр гэж үзэх юм бол хөгжмийн зэвсэг бүхэн нийлж дуурна гэсэн үг. За энэ үл яг ингээд маш их олон системүүд хоорондоо одоо холбогдно гэсэн үг. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр нэг цонхон дээр энэ бүх үйлчилгээнүүд одоо эрх зүйл рүү Монгол улс өөрөө явж эхлэх ийм одоо уриалгыг гаргана гэсэн үг. Гэхдээ энийг засгийн газар дангаараа хийж чадахгүй. Энийг хувийн хвшил иргэн тийм ээ одоо иргэний нийгмийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааны одоо харилцан тохиролцсон акт буюу одоо эрх зүйн ийм орчин дээр очно гэсэн. Бид манай улсын хувьд дижитал стратеги гэж юм бол байхгүй байна. Өөрөөр хэлбэл дижитал шилжилтэд орох, аж үйлдвэрийн дөрвөөр хувьсгалын иргэн үед бид нар өрсөлдөх энэ бодлогын баримтчиг маань одоо байхгүй байна. Заавал төрийн манлайлал хэрэгтэй. Тэгжээч хамгийн түрүүнд төрийн одоо энэ олон үйлчлэгийг цахим нэг цонхны иргэндээ гар утас ухаалаг систем ашиглаад хүргэдэг болчвол энэ их том эхлэл. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсын иргэн дээр нийтдээ 10 төрлийн дугаар байна. Жишээ надад жолооны үнэлгээний дугаар, иргэний үнэлгээний дугаар, татвар төлөгчийн дугаар, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, эрүүл мэндийн дэвтрийн дугаар гэх мэт нэг иргэн дээр 10 гаруй дугаарууд байдаг. Тэгэхээр яг энэ дугааруудаа болоод тэр улсын бүртгэлийн 12 он тоон дээр нь
Эстонд бол 11 оронтой тавьдаг, манайд бол 12 оронтой тавьдаг. Энэ дугаар дээр нь тэр бүх мэдээллийн иргэнийхээ мэдээллийг хийя. Тэгэхээр энэ юу вэ гэхээр бүх мэдээлүүд бол өн юм аа. Тоон нь бол өөрөө энэ систем юм аа гэж те. Аюулгүй байдал угаасаа тэг яа харахгүй хөндөгдөд байгаа. Сингапурын хувьд бол сая асууж хахад бол тийм боломж одоогоор байхгүй учраас жишээ нь иргэд бол энэ дээр маш их эрсдэлтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ талаасаа ер нь аюулгүй байдлыг хэрхэн хангах юм бол Захим аюулгүй байдал нь захим шилжилтийн үндсэн хүчин зүйл бөгөөд дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудын нэг үлээ. Эстони улс захим аюулгүй байдлын хамгаалтын системээр Европт тэргүүлдэг төдийгүй НАТОгийн захим аюулгүй байдлын хамгаалтын системийг хариуцдаг. Захим аюулгүй байдлын хамгаалтын системийг төгөлдржүүлэх нь захим шилжилтийн тулгуур зорилт юм. Миний мэдээлэл бол миний л өмч. Би тэрийг эдийн засгийн хэрэгжилтэнд оруулах гэж байгаа бол та надаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Ингэж ийж нөгөө хуу хүний эрхчлөө тэр юм чинь нөгөө наад зах суурь нь захим орчинд хангагдах хэрэгтэй юм шиг. Манай бүртгэлийн байгууллага дээр 3.2 сая иргэний төрснөөс нь ахгуулаад насын эцэслэг хүртэл бүх баримтч захимжилтаар хадгалагдаж байгаа. 185 мянган аж ахуй нэгжийн бүх мэдээлэл хадгалагдаж байгаа. Мөн дээрээс нь 1.1 сая эд хөрөнгийн бүх мэдээлэл манай бүртгэлийн байгууллага дээр 150 сая хуудас буюу нийтдээ 110 терабайт мэдээлэл манай бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдаж байдаг. Энэний аюулгүй байдлыг түр хариуцах ёстой гэдэг үүднээсээ улсын бүртгэлийн байгууллага аюулгүй байдлыг хангаад бүх төрийн байгууллагууд нь үйлчлэгээнүүдийн тараан байрлуулах үүрэгтэй байгууллага. Ингээд мэдээллийн аюулгүй байдлын хуулийг одоо бид манай улс одоо шинжилж батлах гэж байна. Хамгийн гол нь хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийг бид нар батлах хэрэгтэй болно. Бүх хууль, бүх нийгмийн салбарын бүх зохицуултан дээр тэр захимтай дагсан эрх зүйн нэр том юмнууд болрогдож орж ирнэ. Энэ өөрөө бидний амьдралд байгаагүй шинэ орчин байхгүй да. За жишээлбэл энэ цонхон дээр ингээд харахад за би өөрийнхөө иргэний бүртгэлийн хаягийг өөрчилъё. За аль эсвэл би одоо гэр бүл болно. За аль эсвэл би компани байгуулна. За би хүүхэдтэй боллоо. Би машин худалдаж авлаа. Би өвдчлөө. Энэ бүх зүйл ийшээ ороод тэр бүртгэл рүү зөвхөн тэр хүн л нэвтэрнэ. Төрж нэвтрэх хэрэг байхгүй. Нэг үрлэл миний имэйл хаяг руу орыг үл төр заавал зөвшөөрөл аавна. Хин гэдэг хүн миний датаг татаж үзэж байгааг би өөрөө мэдэх боломжтой. Иргэн өөрөө хянах боломжтой. Тийм. Нэг үрлэл төр бүх зүйлийг одоо хянах биш, иргэн өөрөө өөрийгөө хянах, иргэн буцаад төрөө хянах ийм боломжийг үүгээр дамжуулж одоо өгөх ийм зүйл рүү байна. Төр нь иргэнээ засаглах гэдэг тухай биш. Энэ бол иргэн нь захим үйлчилгээ авах тухай асуудал. Төр хүнд юуг бэлэлж чадах юм бэ? Төрийг хамгийн иргэнд өгч чадах зүйл цаг хугацаа. Тэгэхээр иргэнээ стресс түлхэхгүй цаг хугацааг нь өгч чадах төрийн үйлчилгээ хурдтай тэгээд бүх хүнд ижил байвал тэгэл иргэний хувьд сэтгэл хангалуун байд юм л да. Энээс болоод нэг аз жаргалын индекс ч өсдөг. Энээс болоод авилгалын индекс буурдаг. Энээс болоод төрийн бюрократ буюу хүн сурталчилын систем буурдаг. Энэ нь бүгдээр нийлээд яах вэ гэхээр сайн засал. Сайн засал юуг бүрдүүлэх вэ? Нөгөө нэг дундаж давхраг 70% байх нийгмийг бүрдүүлнэ. 70% яах вэ? Буцаад нөгөө нэг сайн сонгуулаа бүрдүүлнэ. Энэ хоёр нийлээд яах вэ? Доктортой засаглал. Доктортой засаглал юуг бүрдүүлэх вэ? Эдийн засаг. Яг энэ рүү л одоо жишээл сангийн яам ингээд шилжилт хийгээд эхэлсэн. Энэ 38 үйлчлэгийг ингээд одоо интернет хэлбэрт оруулснаар ер нь магадгүй 10 жилийн дараа гэхэд иргэдийн амьдралын хэдэн цагийг хэмнэх талаар ч юм уу тооцсон. Жишээлбэл сая одоо Эстонд ч юм уу ингээд гүржид явж байхад бол 1700 орчим цагийг хэмнэсэн гэж. Яг зарцуулж байгаа юугаа цаг биш үү? Хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нь бодоод тэгэд үцхэд бол ард иргэдийн карманаас тэрбум 350 сая төгрөг зарцуулагдаж байгаа. Зөвхөн нэг төрлийн үйлчлэг. Тэгээ 186-гаа үржих юм бол бараг 100 гаруй тэрбум төгрөгийн одоо зардлыг Монголын одоо хүмүүсүүд үйлчлэг авахд бол илүү зарж байгаа байхгүй. Захин бос үйлчлэгэнд жишээлбэл компани үүсгэн байгуулахад 500 одоо 10 орчим минутыг зарцуулж идэг байлаа гэж зүгээр дунджаар бодох юм бол захин үйлчлэгэнд орвол 30 минут. За нөөтийн мэдүүлэг жишээлбэл 68 минут зарцуулдаг байлаа гэж бодвол 7 минут. Татварын мэдүүлэг 78 минут бол 10 минут. Захин санал хураалцаа магадгүй байлаа гэж бодоход очиод өглөө гэж бодоход за 40 магадгүй 1 цаг зарцуулна гэж бодоход 6 минут. За хууль тогтоомжийн системийн мэдээлэл авъя гэж бодоход очиод жишээлбэл 11 төвөөр дамжлаа гэхэд хамгийн багадаа 30 минут. Тэгвэл шууд орох юм бол 7 минут. Тэгэхээр энэ бол хүндээ амьдрал бэлгэлнэ гэсэн үг. Технологийн хувьд манай Монгол хоторч явна уу үгүй. Технологи гэдэг утгаараа бидний хувьд бараг төрүүлж байгаа. Яагаад тэгэхээр бид нар Facebook болон Twitter-ийн хэрэглээгээр дэлхийд нэгт ирэмлэгддэг. Өнөөдөр Монголын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд бүрдүүлж байгаа.
Тэгэхээр энэ цахим шилжилтэнд бол бид нэр бусад улсаас илүү хурдан орох ийм боломж бол байна гэдэг нь бол харагдаж байна. Нин үгүй ихэд иргэдэд юм уу нийт хүмүүст бол ийм айдас байгаа шүү дээ. Нэг засгийн газар их том хөтөлбөр нийгэмдээ сайн тустай зүйл санаачилдаг. Гэхдээ манай засгийн газрын доктортай байдал хэр вүлээ? Шинэ засгийн газар гарч ирээд энэ хөтөлбөрийг зогсоочих юм биш байгаа даа гэдэг. Энэ бол эрсдэл мөн үү? Энэ бол эрсдэл биш. Яг л үүнээс өөр гарц байхгүй. Тийм учраас хувийн ичгч гэж болохгүй. Жишээлбэл энэ хөтөлбөр бол ардын намын хөтөлбөр байж болохгүй. Энэ хөтөлбөр бол арчсан намын хөтөлбөр байж болохгүй. Энэ хөтөлбөр чиний миний бид бүгдийн хөтөлбөр байх хэрэгтэй. Улс төрчихгүй салбар гэж та нар бүгдээр ярьж байгаа. Үнэн. Яагаад ч улс төрчих болохгүй. Тэгээд засаг ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж яхад нэг өөрчлөхгүй нэг хідэн зүйл байх хэрэгтэй байхгүй юу? Заашгүй тэрийг хэрэгжүүлээд явдаг. Тэр зүйл нь бол энэ одоо цахим засаглал. Өнгөрсөн үеийн засгийн газрууд тийм ээ. За тэр дундаа одоо жишээлбэл сайхан бэлгийн засгийн газар, тэр дундаа алтан уугийн засгийн газар яг үндэ энэ үсрэлттэй одоо жишээлбэл дижитал энэ шилжилт рүү ороход түүхэн үүргүүдийг гүйцэтгсэн. Бид нэр энэ ч байгаа бүх ололтуудыг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын бодлого биш. Энэ бол өмнөх засгийн газруудын үе уламжлагдсан ирсэн бодлогыг илүү боловсруулад дараагийн одоо засгийн газарт өвлүүлэн үлдээх хамтын ажиллагааны тухай төсөл болохоос биш. Энэ ямар нэгэн байдлаар авторлогдох гэж байгаа шинэ төсөл багт биш. Энэ байсан байгаа бий болох төсөл. Тийм учраас энэ бол доктортой байна гэж зөвхөн хувьд бол итгэлтэй байна. Яаж монголчууд бид хүн амт цөөхөн байгаа сул талаа давуу тал болгох вэ? Эндээс бид нар энэ гаргалгааг авна. Магадгүй хөрөх чадвартай нүүдэлчин үндэстэн гэж өөрсдийгөө ярьдаг монголчууд бидний хувьд одоо энэ байгаа асуудлаас ч илүү технологиг ашиглаж хүнд сурталгүй авилгагүй төр засгийн үйлчилгээг Монголд бий болох гарц бидэнд байна. Энэ ч утгаараа өнгөрсөн 30 жилийг хамтдаа дүгнэж, эх 30 жилийг хамтдаа төсөөлөх зааган дээр энэхүү чухал зүүн сэдв Монгол улсын түүхэнд ялангуяа төр засгийн үйлчилгээ шууд иргэдийн гар дээр очиж цахимчхад чухал үүрэг гүйцэтгэх байх гэж итгэж байна. Дагаж биш, амдаж хөгжье. Тэгэхээр энэ юу гэхээр бүх мэдээлүүд бол энэ юм систем нь бол өөрөө энэ систем юм а гэж тийм.